Хайбуусан пассивыг Trace of Shadow гэх ба монголоор Сүдрийн уул муур гэж орчуулагддаг. Хайбуусан цохихдоо 4 стаклдаг. Тэр 4 стак нь энемийн дээр 6 секундэд турш байх ба 5%-аар ультимейтийн дэмжийг хэсгдэг. Яг ингээд Хайбуусагийн 1-р скиллийг Phantom Shuriken гэдэг ба өөрөөсөө 3 удаа гаргадаг. Энэ 3 шүркэнд оногдсон нөхөл энемигийн хурд нь 2 секундын турш 35%-аар багасч өгдөг. Хайбуусагийн 2 дугаар скиллийн Quad Shadow буюу ер нь 4 сүдэр гэж нэрлэдэг. Монголоор ер нь тэгж магшлуул гэж орчуулдаг. Энемигийн сүдэрт оногдсон тохиолдолд хурд нь 2 секундын турш 40%-аар багасч өгдөг. За ингээд ультимейтийн харин Shadow Kill буюу сүдэр аллах гэж орчуулдаг. Энэ бага хүн дээр байгсан илүү их дэмж ордог. Тэр хүн дээр. Харин тэр байгаас stack гэж бихэнд ярьжсэн шүү дээ. Тэрийг stack-лж өгвөл 5%-аар илүү дэмж ордог. За хэвлэг комбод орцгоё. 2 1 2 1 2 тэгээд ультимейтийг дараад ер нь бол орж энемиг унах боломжтой болдог. Одоо жижигхэн типикүүд ер нь бол явж байгаа хүмүүс тэр ер нь бол явж байгаа бот гаргадаг шүү дээ. Тэр ботон дээр ер нь бол хийж үзчих ер нь бол туршиж үзэх хэрэгтэй. Тэр нь ер нь жижигхэн дасгал болог. За одоо ингээд миний ингээд тайлбарлах маяг дуусчих шиг байна. Яа, за би тайлбарлах гэж үнэхээр ингээд жижиг дутаас хэсгүүдээ ингэж нэмэр хичээж оруулалтаа сая. Тийм уучлаарай. Яг үнэхээр л сая минут гарч хүрхгүйсэн болохоор ингээд за яаж нэг урт бичлэг шиг харагдуулъя даа гэж бодоод нэг шинэ уцтаа дасж байгаа хэсгээ нэг оруулахыг би бодлоо. Тийм. Тэгээд бүгд баярлаа. Тэгээд баяртай guys.